Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хавдар судлалын тэнхимээс хавдрын эсрэг өдрийг тохиолдуулан та бүхэндээ цогц мэдээллийг хүргэж байна. Олон улсын хавдрын хяналтын холбоо жил болгоны 2 сарын 4-ний хавдрын эсрэгдэлтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ өдрийн гол зорилго нь хорт хавдрыг хянах, сэргийлэх, хавдраас урьдсан сэргийлэхийн хажуугаар хавдраар өвдсөн хүмүүсийг хаана амьдарч байгаа, хэн ямар ажил мэргэжилтэй нас хүүсээс үл хамааран бүгдэнд нь эрхтэйгш, хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээ хүргэхэд нийгмийн бүхэл давхарга тэр дундаа засгийн газар нийгмийн бүх салбар нэгжүүд мөн хувь хүмүүс итгэв санаачлагтай оролцож дуу хоолойгоо нийтгэхэд оршдог байгаа. Ард иргэд та бүхнийг хавдрын эсрэг үндэсний аяндаа мөн түүнээс гадна хавдрын эсрэг эрт илрүүлэх хөтөлбөртөө амжилттай итгэв санаачлагтай оролцохыг бол уриалж байна. Би та бүхний умаа үзүүний хавдрын талаар товч мэдээлэл өгье. За ерөнхийдөө умаа үзүү гэдэг энэ эрхтний байдлын хавдар бол дэлхийн хүн ам тохиолдох хорт хавдрын дотор 4-р байранд ордог. За манай улсын хувьд ярил зовлон тохиолдох хавдрын дотор 5-р байранд, за эмэгтэй хүйсэн тохиолдох хавдрын хувьд гинэ хавдрын дараа 2-р байранд ордог. Ийм хавдар байна. За өнгөрсөн 2023-4 оны тайлбар мэдээс авч үзэх юм бол манай улсад жилд 425-аас 28 тохиолдол шинээр онцлогддог. За онцлогдсон эмэгтэйчүүдийн маань үе шатаар авч үзэх юм бол мэс заслын эмчилгээ бүрэн хийгдэх боломжтой 1-2 дугаар үе шатанда нийт өвчлөлийн маань 50 орчим хувь өнөж байна гэж бодож байна. Тэр умаа үзүүгээс бидний одоо ярьж байгаа савны амсар хэсгийн тэр өөрчлөлтийг бол эрт үе шатанд нь үзэж онцлох бол бүрэн боломжтой эрхтэн. За энэ ч учраас ерөөдөө умаа үзүүний хавдрыг бол эрт илрүүлэг болон анхдагч урьдсан сэргийлэлтүүдээр энэ хавдрын өвчлөлийг бол бүрэн буулгах боломжтой гэж тооцогддог. Манай орны эрүүл мэндэд тулгымцсан асуудлын нэг нь хорт хавдар юм. Тэр дундаа хотоодны хорт хавдар нь өвчлөл болон нас оролтоор дэлхийд тэргүүлж байна. Манай орны хувьд илгэний хорт хавдрын дараа 2-р байранд хотоодны хорт хавдар ирэмлэгдэж байна. Хотоодны хорт хавдрыг илрүүлэх үндсэн шинжилгээ нь уян дурангийн шинжилгээ байдаг. Хэрвээ хотоодны хорт хавдрыг эрт илрүүлж чадвал уян дурангаар састын доод давхраг буулгах эс ажиллана. Мөн цаашлаад эс засал болон хим эмчилгээ хийгдэж бүрэн итгэж болдог. Иймд иргэд та бүхэн эрт илрүүлийн үндэслэг шинжилгээнд тогтмол өгөөд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөнгөлөлт тусламж үйлчилгээ нь хүнд өвчний шинж тэмдэг, өвдөлт стрессээс ангижрахад чиглэсэн эмчилгээний гол арга байна. Үүний гол зорилго нь өвчтний гүйж шат бусад эмчилгээний хэрэгцээ шаардлагаас үл хамааран өвчтөн болон тэдний гэр бүлийнхний амьдралын чанарыг сайжруулах явдал юм а. Тухайлбал манай улсад жилбэр 7300 хүн хорт хавдраар онцлогдож байгаагийн 70 орчим хувь нь хожуу үе шат буюу 3-4 үе шатанд онцлогдож байна. Иймээс та бүхэн урьдсан сэргийлэх үзлэгт хамрагснараа хавдраас сэргийлж чаднаа. 2024 оны байдлаар өвчтний хавдрын 473 тохиолдол илэрсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. За шинж тэмдгүүд өвчтнүүдийн 4/1 өвчтний хавдар онцлогдох хүртлээр шинж тэмдэггүй явдаг бөгөөд удаан хугацаагаар үргэлжилсэн ханиалгад цустай цэр гарах, ханиалгалт улам нэмэгдэх, цээжээр хүндрүүлж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Тэгээ шалтгааны хувьд бол тамхи таталт, агаарын бохирдол, тэгээ уушигны архаг өрөвсөлт өвчтнүүдийг эмчлэхгүй, бүрэн эдгэхгүй байснаар одоо хавдар үүсэх суурь тавигддаг. Уушигны хавдрыг онцлох арга нь бусад хавдрыг онцлохоос энгийн бөгөөд хавдрын маркер, цээжний рентген, цээжний компьютер томографоор уушигны хавдрыг онцлдог. Хавдрын эсрэг хамтдаа